Маяра гэдэг Дамжин Суранговын үгийг Монголд нэвтрүүлсэн нэг төрлийн тогс шувууг Маяра гинэ гэд бичсэн байгаа юм. За тэгээ бурхны шашинд болохоор тогсны үдийг муу мухай зүйлээс хамгаалдаг, хэрэгэлдэг ариун нандин эд зэмсэг байхгүй өөрөө. За тэгээд тогс өөр ингээ харахад их гоё шувуу. Тэгээд брэндийнхаа нэрний ураа өгч гэсэн тэр ахгүй мэдэр таашаа бахарах. Намайг Ихтэйвны Аз жаргал гэдэг. За би Маяра гэд брендийг үүсгэн байгуулад одоо чамгүй хугацааг бас өнгөрүүлсэн байна. За энэ хугацаанд одоо үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний ондоошлыг бий болгох зорилгоор маш олон бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн. 2017 онд би нэг Америкийн засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн. Ямар азар тэнцсэн бүүмэд тэгээд яг Америкийн засгийн газраас намайг сонгоод би Монгол улсаа төлөөлөөд Америк руу явсан. За бараг нэг өрөө байрны мөнгө энэ тэр Америкийн засгийн газраас надад өгсөн. Маш их мөнгө ингээд зарцуулсан, маш гоё хөтөлбөр байсан. Тэгээ тэр хөтөлбөр бол миний нүдийг маш их нээсэн л дээ. Би Аз хүн учраас одоо жоохон хятад харагддаг юм шиг байгаа. Хятад гэдэг улсыг илүү их мэддэг, таньдаг. Монгол хэрэг төдийл сайн мэдэхгүй байсан. Тэгээ надад бол одоо бүхэл бүтэн улсаа төлөөлөөд явсан хүний хувьд их орноо харуулах, таниулах мэдрэмж бол маш их төрсөн. Тэгээд би бол Хятадын Монгол биш, би бол Чингисийн Монгол. Тэ бол би Монгол гэдэг улсаа харуулж таниулах ийм эрхэм үүргийг надад энэ аялал одоо олголоо доо гэж бол мэдрээд. Тэгээ ер нь бол одоо хүн амьдралдаа хийх ёстой үүрэг хариуцлага, хийх ёстой ажил гэж байдаг бах. Тэр нь магадгүй би Монгол улсыг дэлхийд таниулах. Одоо үндэсний ондоошлыг бий болгоход, үндэсний тархлааг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулах ийм хүн юм болоо да. Одоо миний амьдралын зорилго энэ бас юм болоо да гэж бодоод тэгээ энэ брендийг бол дээсэн. Тэгээ анханасаа юу ч гүгээсээ л эхэлсэн л дээ. Тэгээ анханасаа бизнес хийхэд ч мөнгө байгаагүй. Тэгээ ээж өөртөө би санаагаа хэлсэн. За би охин нь нэг ийм хэмээр байна гэдгсэн чи аав ээж өртгсөн. За одоо аав ээжт нь бол өгөөдөх мөнгө байхгүй. Чамд өөр чинь бол одоо бит хоёр хүний гар харуулахгүй гэж бодож хоёр охиндоо нэг байр авч өгсөн. Тэгэд байртаа болгосон. Чи на байраараа тоглоод юм хийнө үү? Гудамжинд гарна уу? Одоо энэ чиний одоо чадамж, эрх мэдэлтэй энэний асуудал гэж хэлсэн. Тэгээ би анх одоо амьдарч исэн байраа зараад жижиг үйлдвэрийн байр түрээслээд үйлдвэр дээр амьдраад тэгээ одоо энийг өнөөдрийн хүртэл хөл дээр нь босгох гээд ингэ явж байгаа. Одоо би үндэсний өв соёлтой холбоотой ямар бүтээгдэхүүнийг яаж инновац шингээх үү? Энэ бүтээгдэхүүнийг яаж юутай холжуул илүү инновац шингэсэн бүтээгдэхүүн болчих уу? Энийг яавал хүн хэрэглэх үү гэд. Одоо дээл хувцсыг өдөр болгон хүмүүс хэрэглэхэ болчлаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо би үндэсний өв соёлыг бүтээгдэхүүн эдлэл хэрэгслээр дамжуулаад хүмүүстээ ойлгуулчихсан, залуу хойчуудыг нэг таниулчихсан, эдэж хэрэгэлдэг болгочихсан. Энэ сайхан үндэсний өв соёл гэдэг зүйл дээр бүтээлч одоо сэтгэлгээ нэмээд бүтээлчээр эдийн засгийг бий болгоо явуучин бол энд олон хүн ажлын байртай болчих юм байна. Энд бас мөнгө яригдیں, эргэлт яригдчихээн тийм ээ. Ингэж бодож бол одоо ажиллаж байгаа. Бид нар одоо яг үндэ газар ухаж одоо мөнгө олохоосоо илүү өв соёл ихтэй юм ард түмэн учраас энийгээ бүтээлчээр эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бол хамгийн чухал. Дээл хувцсны хувьд бол би айхтар тэгж нөгөө шүр сууд ингээл гангараа мангараа гэхээсээ илүү энгийн Монгол хийцлийг бол илүү үздэг. Одоо энэ хувцсны зах суулт те ойтол хийц гэж юу байх хэвээр энийг юусэн мэддэггүй. Торны чанар мэддэггүй. Тэгээ үнэнд нь анхаарад ч юм эсвэл брэндэд нь анхаарад ямар хүн рекламад нь тоглоод байгаа юм ийм хүмүүс энэ брендийг аваад байгаа юм чи эднийх лаг юм байна. Ингээ ханардаг, тууширдаг байхгүй юу? Тэр ерөөсөө нэг дээлний ойдол хийц, эмжээр дамжоор янз бүрийн мэдхгүй, торны чанар мэдхгүй. Энэ хүн 100% хэлсэн юм чинь 100% юм байна уу? Үнтэй авчдаг ч гэдэг юм уу те. Тэр газараас тгий лаг эднийх амарлаг гэлдэг авдаг те.
Гэтэл энэ дээл хувцсыг урлна гэдэг чинь өөрөө тэр хүний сэтгэл оюун хэр цэврийн, үзэл бодол, үйл нь хэр цэврийн гэдэг чинь чухал. Ер нь бол дээл хувцс чинь өөрөө бэлгэдлийн хувцс байхгүй юу та? Энэ бүтэн хувцс ингэрнэ гэдэг. Тэ бүтэн хувцс учраас хүний энерги талаасаа хүний хадгалж яадаг. Ёс зүй талаасаа, бэлэгдэл талаасаа монголчууд ерөөсөө юмыг дуусчлаа гэж ярьдаг, дүүрлээ гэж ярьдаг. Одоо хүнийг хүүхдийн ус авахд хүртэл бид нар жил ус харж байгаа шүү дээ. Дээр үед ч гэсэн ер нь тийм байсан. Хүнээр дээл хувцс хийлгэхдээ хүртэл одоо үйл урлах жаа хүнээ их зүв сонгодог. Ийм байсан. Одоо л ерөөсөө хаашаа шулчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь ингээд тэр хүнд зориулах хувцс хийж явахдаа бид нар хүртэл бодлоо хүртэл зүв зэгцэлдэг. За энэ хүний нэг дээл нэг сайхан болчоосоо, энэ хүн нэг энийг аваад нэг сайхан болоосоо, сайхан байгаасаа. Ерөөсөө дандаа тийм. Бодлын хүч амар хүчтэй байдаг учраас миний хувьд ч ер нь тийм одоо манай ажлын ч бас их тийм. Тэгээд дээл хувцснаас гадна бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ ерөнхийдөө бол бас боддог л доо. Яаж игээл хаягдaltaгүй байчихсан, яаж игээд жижиг ч хамаагүй зүйлээр дамжуулаад би хүмүүст мэдээлэл өгч ирсэн. Одоо уучны хавтагч гэдэг юм уу, хөөргөний дайлан хоёрыг яаж холиод дэлхий дээр байхгүй цор ганц бүсийг бий болгох вэ? Одоо Паскал зүгт чинь бид нар гадаад явахдаа Паск зүгээл идэг штэ. Тэгээ нэг 8 ачин шарагдаад идэг. Ямар ч үзэл суртал байхгүй тий. Гэхдээ хэрэгцээ хангадаг. Тэгвэл энийг яаж торгоор гой болгож болох вэ? Нуруунд гой дэмтэй байгаа хувцсан дээр зүүж болдог. Хуучин дээлэн дээр зүгөөш дээлээ шинжилж болдог ч гэх юм уу тий. Усны ууд, усны даруулга, тий, усны залаа. Тэгэл одоо юу байдгийг одоо энэ хантаац ч гэсэн эмэгтэйчүүдийн хувьд таргалж турхан ч гэсэн одоо цав хугацааны л асуудал ч тий. 5 өдрийн асуудал бид нар таргадаад турчдаг ийм одоо буян зайн төрсөн хүмүүс учраас энэ эмэгтэйчүүдтэйгээ бас яаж нэг эдийн засгийн хэмнээд тий, таргалсан ч турсан ч төрсөн ч жирэмссэн ч тий, ингээд өмсч болох юм хийж болох уу гэдэг ч юм уу тий. Ер нь бол тэгж л юм уу бодож хийдэг. Үндэсний дээлэг бол хамгийн цэвэрхэн хийцдэл, хамгийн даруй классик байдал бол хамгийн төгс. Хүчтэй орн бол хүчтэй л гэдэг байхгүй юу? Ер нь эзлэн залгина л гэж хийдэг юм билээ. Монголтой холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд буцаан төлөгдөх нөхцөлгүй мөнгийг өгж гин. Одоо худалдаа намаа хийхэд нь засгийн газраас нь мөнгөний өгөөд түрээсгүй 3 жил түрээсгүй байна, тий? Тэгээ эн чинь нөгөө асар том соёлын тавталгаа байхгүй юу? Тэгээ тийм юмын засгийн газар нь дэмжиж ингээд явдгийм байна. Битгэл бидэрт ихгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манай Монголтой холбоотой өв соёлын хамаг юмнууд чинь тент хийгдээд эхэлчихэж байгаа юм. Одоо ингээд цагаан сар болонгууд одоо Монгол хийтэй аягнууд энэ тэмдгүү, бүр энэ тэмдгүү. Ямар ч олон хүмүүс аяг тавг урд хийдэг болцсон тий. Тэрнтэй холбоотой тэгэл урд хийсэн Монгол хийтэй өвөр монголчуудын аягаан ч ороод ирэх юм. Дээл тэлээ бүсчин ч гэсэн урдаас ороод ирж малгай толгой өмд гутал тий. Тэгээ ер нь бол одоо үндэсний дархлаа гэдэг юм чинь бол тэгж болохгүй л дээ. Одоо бид нар Монголдо хийсэн оёсон хувцсыг өмсч хэрэглэх, энэ Монголдо хийсэн одоо хоол хүнсийг идэх те. Одоо хийж чадахгүй л өөртөө ядаа оёд сурыг да. Одоо алийн болгон бид нар ингэж үндснийхөө одоо авшиг шингэдэг ийм сайхан хувцсыг хятад хүний гараар хийлгэж өмсгөв дээ тийм ээ. Мөнгө хичнээн чухал ч гэсэн бид нар нөгөө хүн чанар гэдэг юм чинь те дэлхийн дулаалтаа хамт хайлчиг байхгүй юу те. Тэгэхээр бид нар энэ дээр л их зөвлөх хандмаар байгаа юм. Сонголтооч зөв хийх хэрэгтэй, 8 худалдаа хийж байгаа хүмүүс нь ч гэсэн бас энэ дээр ёс зүйтэй хандмаар байгаа байхгүй юу? Одоо бид нар яг үүндээ соёлын тавталгааг маш хүчтэй хийхгүй бол яг үүндээ уусаад байхгүй боллоо шүү дээ. Маш хурдан уусч. Би маш их зориг гаргаад 500 гаруй метр үлдэр нээсэн. Цемтэр нь аваад би чинь нуруугаа таттал, нурууныхаа хэсэг баг моридл би засар хийсэн. Тэгээд кластер үлдэр байгуулна гээд. Тэгээд ер нь бол хүн ирэл сухад болох тийм үйлдвэр байхгүй юу. Тинчээ ингээд баргалж 100 гаруй хүний ажлын байр бий болгосон. 80-аас 100 гаруй хүний. Тэгээд яг нэг шугамдаа 80 ойдолчин суух. Тэгээд амар том эсвэрийн тавцантай, метр 80 өргөнтэй даавны хэвлэлийн машин жишээнтэй, шоурумтэй, цайны завсралгаараа бүжгэлдэг хүртэл диско клуб шиг хүртэл болгож ингэж хийгээд сургалтын хэсэгтэй ингэж хийсэн. Тэрс нэгддэггүй юм бэлээ. Тэгээд би бол намхандаа их хол юм бодсон байхгүй юу. Материал авахтаа ч гэсэн хоорондоо нийлээд авчих юм бол тээврийн зардлаа хэмжих юм байна. Тэ? Бөөнөрөө нийлээд нэг компани ажлын хувьцаа хийсэн чиглэл нэмэртэй юм байна. Би чинь за тендерийн баримтчгийн боловсруулаад ингээ материал өгөөд ядтаа ажлын хувьцааны тендер авдаг байх юм бол энд байгаа хүмүүстээ тараагаад өгөө оюулчих юм байна. Тэ?
За ингээд энэ тэнд очиж бид нар үзэсгэлэнт ордог байсан бол хамтраад хийчих юм байна. Дундаасаа түрээсээ төлчих юм байна. Дундаасаа маркетинг гайгаа зураг авалтын мөнгө төлчихнө гэл те. Ингээл маш олон юм хамтарч бодсон. Эсвэр хийдэг хүн эсвэрээ хийг, ойдл хийдэг хүн ойдлоо хийг, дизайн хийдэг хүн дизайнаа хийг. Бид чаддагаараа л хамтрах хэрэгтэй юм байна. Энэ тэнд очиж талбай түрээсэлж шатаадах шаардлага алга. Энэ тэнд очиж хүний талбайд гоё болгоод дараа нь хөөгдөж гарах шаардлага алга. Эний чи би бүр хэдэн жил хэдэн олон газар очиж мэдэрсэн мэдрэмж байхгүй юу? Тэгээд нэг ч гэсэн хүнийг ачаанаас нь нуруунаас нь ачаа бас багасгачихсан. Нэг ч гэсэн хүн ирээд ингээ хамтраад бид нар энэ үйлдвэрлэлийг хамтдаа л хөгжүүлвэл гоё юм даа гэж болон бодсон юм. Ирээгүй шүү дээ. Над дээр нэг отгоо гэдэг отхон зул гэдэг нэг л охин ирсэн. Отхон зул хаа отгоо өөр хин ч ирээгүй. Тэгээд над дээр шаардлага тавьж байгаа хүмүүс надад тусад нь юм өрөө гарга, надад хаалт хий, миний ямиг хүн авчин, миний хулгайлчин, тэгээ миний санаа гэдэг. Ер нь санаа гэдэг зүйл чинь хаан цагуул байдаг байхгүй юу? Тэ санаа хин ч шулгаалж болно. Хамгийн гол нь тэрийг бүр илүү гоё болгож хөгжүүлэх нь л чухал болохоос ш тэ. Санаа хулгайхаас айж байгаа тэр хүн өөр өчүүхэн байгаа байхгүй. Тэгээд маш гоё үйлдвэр байгуулсан хин ч ирээгүй. Одоо би бол их том юм зорж байгаа. Миний том зорилго гэх юм бол ерөөсөө энэ үндэстнийг сэрэх. Монгол үндэстнийг л энэ хувь зэдлэлээр дамжуулаад нэг сэрээч идэ сэтгэлд нэг гал асаач идэ л гэж бодож байна. Монгол юм хүн ч өмсөд явахаараа нэг цэг штэ. Алхаа нүртэл Монгол хуц өмсчвал хаашааш ингээ алхахгүй шүү дээ хүн чинь. Бүсн хүртэл ингээ чавх гадал татчгаар чинь урган хүртэл ингээл ороод тэр дээл хуцтай хүн чинь гудамжинд нус цэрэ хамаагүй хаяхгүй шүү дээ. Тэ? Цэрвдэг аахгүй. Тэгэхээр бид нар энэ хувцсыг хүссэн үсэг өмсч хэрэгэлдэг болох хэрэгтэй. Энэ хувцаар дамжуулаад одоо Монгол гэдэг улсыг улам сайхан мандан мадрах ажил үсэл хий гэж бодож байна да.